Сайн бацгаана уу, намайг Дэлгэр хотын Нандирдэн гэдэг. Би одоо гэрээр хүүхдээ харангаа хүүхдийн хоолны ногооны бэлтгэц хийж түүнийгээ зарж борлуулдаг. Хүүхдээ 6 сар хүрээд бор хоолнд орох үед нь хүүхдийн хооллолтын талаар бол ямар нэгэн ойлголтгүй байсан. Тиймээс онлайн сургалтанд хамрагдаад тэндээсээ хүүхдийн хоолыг хэрхэн урьдчилан бэлтгэх талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Иймэрхүү төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар судлаад үзэхэд манай аймагт бол яг ижил төрлийн бүтээгдэхүүн байгаагүй. Яагаад би хийгээд үзэж болохгүй гэж бодоод Дизи мамыг хүүхдийн хоолны бэлтгэц гэдэг нэртэй Facebook пэйжийг үүсгээд үүнийг одоо борлуулалтын сувгаа болгон ашиглаад анх борлуулж эхэлсэн. Одоо их миний ирээдүйд хүсч мөрөөдөж төлөвлөж буй зүйл юу вэ гэхлээр яг үйлдвэрлэл явуулах зорилтын тодорхой хэмжээний тийм ажлын байрыг бий болгоод шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр нь тохижуулаад тэгээд түрүүний хэлсэн бүтээгдэхүүнүүдээ бүгднийг ингээ үйлдвэрлэдэг болъё. Мэдээж тэр бүгд нь шинжилгээнд хамрагдсан аль биесний хаяг шошготой. Тэгээд мэдээж их хэмжээгээр үйлдвэрлээд дэлгүүрүүдээр тараагдан борлуулахаар тэгэж үйлдвэрдэг болёо гэж зорж байгаа. Тэгээд энэ бүгдийг мэдээж хэрэг би ганцаараа хийж чадахгүй. Тиймээс өөртөөгөө адил нэгээс хоёр ээжтэй хамтраад одоо үйл ажиллагаагаа өргөжүүлэн хэлэх маш том зорилгыг тавьчихсан байгаа. Тиймээс одоо энэ хүү өсөлттэй өмнө говь хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байна. Тэгээд энэ хөтөлбөр нь одоо над чиг олон залуучуудад урам зориг өгсөн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хэлэх боломжийг нь олгосон маш том хөрөнгө оруулалт гэж харж байгаа. Тэгээд энэ төсөл хөтөлбөрийг одоо жилээс жилд уламжлал болгоод зохион байгуулдаг. Өмнө Говь аймгийн засаг даргын хамгаалын газрын хамт олонд мөн талархал илэрхийлье. Энэ хүртэл яриаг минь анхаарал хандуулан сонссон та бүхэнд баярлалаа.